Сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Өглөөний мэнд хүргэе. За лаваа эхлэе. Монголын намын сангийн холбооны хүсэлтээр одоо бүгдээр нь Солонгос улс COVID-19 цар тахлын үед намын сангийн үйлчилгээ хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл өгөөч гэсэн хүсэлтийн дагуу та бүхэндээ ингээд энэ илтгэлийг бэлтэж оруулж байна. Тэгээд компьютерийн манд дэлгэц ганцхан камер манд ганцхан учраас өөрийгөө харуулахгүйгээр ингээд дэлгэцээ слайдаа харуулаа явъя. Та бүхний бичиж байгаа юмыг би харах учраас саналаа бичээрэй. За энэ слайд маань ингээд хоёр хэсгээс бүрдэж байгаа. Одоо Солонгосын намын сангийн үйлчилгээ коронавирус өвчний үед одоо хэрхэн ямар үйл ажиллагаагаар явагдаж байгаа талаар ярихын өмнө Солонгосын намын сангийн одоогийн байдлын талаар та бүхэндээ товчхон дурдъя гэж бодсон юм аа. За тэгээд Солонгосын одоо намын сангийн систем нь одоо удирдлагын систем нь хамгийн том байгууллага нь болохоор ерөнхийлөгчийн одоо харьяанд байдаг намын сан мэдээллийн бодлогын хороо гэж байдаг. Энэ бодлогын хороо нь болохоор намын сангийн хууль мөн бол одоо намын сантай холбоотой бодлого томоохон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж чиглүүлэн удирддаг одоо хамгийн том байгууллага байдаг. Мөн бол одоо жишээлбэл одоо энэ байгууллагын зохион гаргасан одоо боловсруулж гаргасан намын сангийн нэгдсэн хөгжлийн төлөвлөгөө 2019-аас 2023 он энэ төлөвлөгөөг одоо даган мөрдөж ажиллаж байгаа. Мөн бол одоо Солонгосын намын санг соёл, спорт, аялал жуулчлалын яам бол хариуцан ажилладаг. Манайхаас арай өөр. Манайх ч боловсрал ордог штэ. Тэгээд Солонгост бол нийтдээ 22,104 намын сан байдаг. Үүнээс бол одоо үндэсний намын сан 3, нийтийн намын сан 1096, жижиг намын сан Солонгост бол жижиг намын сангийн үйлчлэл бол маш их сайн зүйлийг хөгжиж байгаа. Их сургуулийн намын сан бол 461, сургуулийн намын сан байдаг. Сургуулийн намын сан нь болохоор бага сургуулийн намын сан, дунд сургуулийн намын сан, их сургуулийн намын сан гэдэг ингээд тусдаа хөгжсөн байдаг. Манайх бол ерөнхий боловсролын сургуулийн намын сан гэж байдаг штэ. Мөн бол одоо тусгай намын сан, цасан хүмүүжүүлэх байгууллагын намын сан буюу одоо хойрох ангийн намын сан, мөн цэргийн намын сан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан намын сан гэдэг нийтдээ 22,104 намын сан байдаг. Эдгээр мэдээллийг би яагаад оруулж ийн гэхээр ерөнхийдөө бол өөрөө хийж байгаа судалгаанда дандаа иймэрхүү мэдээллийг оруулдаг учраас оруулъя гэж бодсон юм аа. За Солонгосын намын сангийн одоо даган мөрддөг эрх зүйн тогтолцоонуудыг бол та бүхэндээ танилцуулъя. Хамгийн түрүүнд бол намын сангийн хууль байдаг. Хуулиа дагаад бол түүнийг хэрэгжүүлэх тогтоол, хэрэгжүүлэх журмуудыг бол мөрдөж ажилладаг. Дараа нь бол одоо намын сангийн стандарт гэдэг. Стандарт нь бол одоо 2013 онд бол хамгийн сүүлийн удаа шинжлэгдэн засварлагдаж гарсан байдаг. Мөн бол одоо их намын сангийнхаа төрлүүдээр их сургуулийн намын сангийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх тогтоол, тэгээд сургуулийн намын сан, жижиг намын сан гэсэн тус бүрдээ намын сангууд төрлөөрөө намын сангийн тухай хуулийг одоо хэрэгжүүлж ажилладаг. Мөн бол одоо намын сан бол одоо соёлын байгууллага учраас бол соёлын тухай хууль, хүмүүнлэгийн тухай хууль, мөн мэдээллийн байгууллага учраас зохиогчийн эрхийн хуулийг бол мөрдөж ажилладаг. Мөн одоо олон улсын намын сангийн холбоо, ИПЛА-гийн одоо намын сангийн тунхаглал эдгээрийг бол даган мөрдөж ажилладаг юм билээ. За Солонгост бол намын сангийн холбоо зөвлөлүүд бол маш олон байдаг юм шиг санагдсан надаа. Хамгийн том нь Солонгосын намын сангийн холбоо. Тэгээд дараа нь болохоор нийтийн намын сангийн зөвлөл, улсын болон төрийн их сургууль, тэгээд одоо хувийн их сургууль, шашны намын сан, эмнэлгийн намын сан, коллежийн намын сан, тусгай намын сангийн холбоо, сургуулийн намын сан гэсэн ийм зөвлөлүүд бол ажилладаг. Жишээлх юм бол одоо 2019 оны 10 сард Монголын намын сангуудын холбооноос Монголын одоо намын сангийн төлөөлөл ирж бол Солонгост энэ тусгай намын сангийн холбоотой хамтарчвал энэ Солонгосын намын сангийн холбооны хамгийн том хуралд бол оролцож хамтран одоо ихтгэл хэлэлцүүлээд одоо ч гэсэн ингээ хамтран ажиллаж байгаа. Солонгос Монголын хамтарсан нь одоо намын болон харилцан солилцож намын болон
байгуулж ажилласан. Тэр нь болохоор одоо үндэсний багшин дэдийн номын санд бол тийм номын булан бол ажиллаж байгаа. За эдгээр холбоо зөвлөлүүд ажилладаг. За энд болохоор одоо номын сангийн хөгжлийн Солонгосын хөгжлийн үе шатуудыг харуулсан байгаа. Энэ гараад ирлээ. За энд болохоор 1990-ад он хүртэл Солонгосын номын сан бол уламжлалт номын сангийн одоо үйл ажиллагаагаар явагдчихсэн. Гар ажиллагаатай ихэвчлэн одоо хөвлөмөл ном, цаасан номнуудыг бол одоо үйл ажиллагаанд хүмүүст бол хүргэж ажиллаж байсан. 1990-ад оны ихээр электрон номын сан бол номын сангийн үе эхэлсэн. 1996 он 95-96 оноос бол ерөнхийдөө дижитал номын сангийн одоо тухай одоо янз бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж одоо орчин үеийн одоо дэлхийд Солонгосын номын сангийн автоматжуулалт мэдээллийн технологиор бол нэлээд дээгүүрт орох энэ хэмжээний хөгжилд бол хүрсэн байгаа. За энэ дээр болохоор Солонгосын номын сангийн дижитал номын сангийн системийг бол танилцуулах нь зөв бах. Түрүүн би хэлсэн 96 оноос 6 удаагийн том төслийг хэрэгжүүлсэн. Ингээд бол одоо үндэсний хэмжээний одоо дижитал номын сангийн системийг бол би байгуулсан. Энэ болохоор нийтдээ ингээд 8 байгууллага оролцоод үндэсний номын сан, парламентын номын сан, хууль зүйн номын сан, одоо мэдээллийн байгууллага, шинжлэх ухааны технологийн мэдээллийн төв, бүгд найрамд Солонгос улсын боловсрол шинжлэх ухааны мэдээллийн төв, хөдөөгийн хөгжлийг дэмжих хөдөө аж ахуйн шинжлэх ухааны номын сан, үндэсний мэдлэгийн портал, эдгээр одоо томоохон номын сан болон мэдээллийн байгууллагууд хамтраад энэ Солонгосын дижитал номын сангийн системийг бол бий болгосон. Энэ болохоор одоо ингээд Солонгосын номын сангууд бол хоорондоо нэгдсэн хайлтын системийг ашиглаж хоорондоо мэдээлэл бол солилцож ажилладаг. Энэ одоо системийг бол бүрдэж ажилласан байгаа. За үүний хамгийн том байгууллага нь үндэсний номын сан байгаа. Солонгосын үндэсний номын сан бол Солонгос улсынхаа бусад номын сангуудыг бол удирдан ажилладаг. Мөн бод одоо манай үндэсний номын сантай адилханаар одоо улсынхаа оюуны бүтээл болон соёлын үүрэг цуглуулж хадгалж олон нийтэд түгээх үүрэгтэйгээр ажилладаг. За 1945 онд бол анх байгуулагдсан. Тэр үед бол одоо гол нь дандаа аналог хэлбэрийн мэдээллүүдийг бол одоо цаасан ном хөвлөмж битэрүүлээд хүргэдэг байсан бол 1996 онд бол яг үндэсний номын сангийнхаа хажууд дижитал номын санг бол байгуулсан. За эдний дижитал номын санг бол манай Монголын номын сангийн ажилтнууд ялангуяа үндэсний номын сангийн хүмүүс бол нэлээд үдсэн байт юм билээ. Маш гоё номын сан байдаг. Энэ хаягаар ингээ орох юм бол үндэсний номын сангийн одоо видео танилцуулганууд байгаа, маш их байгаа. За одоо үндэсний номын сангийн одоо та бүхэндээ дижитал сан хөмргийг танилцуулъя. Энд болохоор одоо ингээд эхний ээлжинд бол одоо дижиталжуулсан одоо цахим хэлбэрт шилжүүлсэн байгаа. Энэ нь болохоор эртний ном хэвлэл мөн эртний корей одоо чусон Солонгосын эртний үеийг бол чусооны үе гэж ярьдаг. Тэрний одоо түүхийн бичгүүд мөн одоо 45 оноос өмнөх одоо сонины материалууд тэгээд Солонгосын эртний урлаг соёлын бүтээлүүд мөн одоо эрдэм шинжилгээ мэдээллийн сан электрон ном эднэрийг бол бүгдийг дижитал хэлбэрт оруулсан байгаа. За ингээд би одоо хичээл үзэж явж байхдаа бол дижитал номын сан гэсэн хичээл үзчихсэн. Тэрэн дээр болохоор эдний үндэсний номын сан болохоор ер нь 3 төрлөөр 3 янзаар голдуу дижитал номын сангийнхаа сан хөмргийг бүрдүүлдэг. Нэгдүгээрх нь болохоор худалдаж авах. Хоёрдугаарх нь болохоор эднийх заавал авах хувь гэж байдаг. Тэр заавал авах хувийг бол ерөнхийдөө маш сайн бүрдүүлж авдаг. Зөвхөн цаасан ном биш, электрон ном одоо хэвлэмэл бус бүтээлүүдийг бол заавал авах хуваар бүрдүүлдэг. Гуравдугаарт нь болохоор хандиваар бас их бүрдүүлж авт юм лээ. Тэгээд бас хоорондоо консорциумын хэлбэрээр мэдээллийн санг бол солилцож ажилладаг нэлээ. За парламентын номын сан бол одоо эдний манай Монголын бол одоо парламент улсын хурлын номын сан гэсэн үг. Энэ номын сангийн одоо гол зорилго нь бол ард түмэнтэйгээ хамт байх тийм алсын одоо зорилготойгоор ажилладаг. Алсын хараа нь болохоор дэлхийн хэмжээний парламентын номын сан болох зорилготойгоор ажилладаг. Би одоо өглөө та бүхнийг одоо миний итгэлийг үзэхийн өмнө бас жоохон хараад авчдаад энэ номын сангийн видео танилцуулгыг явуулсан байгаа. 2016 оныхан билээ. Тэгтээ бас ерөнхийдөө бол яг сүүл хэсэгтэйгээ жоохон тийм дижитал номын сангийнхаа үйл ажиллагааг оруулсан байгаа. Үзэж сонирхоорой. Энэ номын санд бас ийм дижитал номын сан бас байдаг. Дижитал номын сангийнх нь одоо цахимжуулсан
бүтээлүүд нь болохоор Солонгосын одоо үндэсний номын сангийнхтайгаа ер нь төстэй. Тэгтээ бас өөрийн гэсэн онцлогтой. Яагаад гэх юм бол энэ парламентын номоос учраас одоо эрдэм шинжилгээний сэтгүүлүүд тэгээд Солонгосын эртний баримт бичгүүдийг одоо ингээд дүрсжүүлж, цуглуулж одоо материалуудыг бол цахим хэлбэрт оруулсан. Эдгээр бүтээлүүдийг одоо дижитал хэлбэрээр хүмүүстээ бол хүргэдэг, ард иргэдтэй хүргэдэг. Парламентын номын сан бол маш гоё юм билээ. Би энэ 1 сард одоо 2020 оны 1 сард очиж үзсэн. Ингээ хүмүүс нь ингээд албан байгууллага 10 жилийн хүүхдүүд нэр ингээд цаг аваад очиж үздэг, нэг удаагийн карт аваад үздэг. Тэр номын сан дотор болохоор маш их олон хурлууд болдог. Тэгээд бас их гоё дижитал номын сан билээ. Тоног хөрөмжлөл маш сайтай юм билээ. За энэ дээр болохоор үндэсний мэдлэгийн портал сайт байгаа. Энэ нь болохоор одоо шинжлэх ухааны салбарын бүх мэдээллүүдийг одоо хайлт хийгээд мөн бол одоо үндэсний одоо тоон хэлбэр чиглүүлж хүмүүст хүргэдэг үндэсний мэдлэгийн портал. Энэ нь бол одоо хайлтын систем нь one stop гэсэн одоо нэгдсэн хайлтын системээр ашигладаг. Бөгөөд одоо сүүлийн үед бол хүмүүс гар утсаараа одоо дижитал орчинд цаг хугацаа орон зайн хязгааргүйгээр бол энэ одоо мэдлэгийн порталаас бол мэдээллийг бол дижитал хэлбэрээр бол авч унших боломжтой болсон байгаа. За миний хамгийн дуртай одоо Солонгосын боловсрал судалгааны мэдээллийн төв. Эндээс бол одоо энэ сайт руу одоо RIS4 гэдэг байгаа. Энэ сайт дээр ингээд бичихэд бол одоо Солонгос улсад магистр, доктор хамгаалсан судалгааны ажил бичсэн монгол хүмүүсийн маш олон бүтээлүүд бол гарч ирдэг. Англи хэлээр гарч ирнэ, солонгос хэлээр гарч ирнэ. Одоо бүтээлүүдийг болохоор одоо эрдмийн зэрэг горлсон бүтээл, мөн бол одоо зүгээр эрдэм шинжилгээний бүтээлүүд, гадаадын эрдэм шинжилгээний бүтээлүүд, сэтгүүлүүд, нэг сэдвт бүтээл, мөн одоо онлайн хичээлүүд маш ихээр байдаг. Жишээлбэл би одоо энэ хайлтын хэсэг дээр нь болохоор Web 2, OPOC 2 лайбраригээ бичгээр хятад улсын одоо Web 2 суурьсан мэдээллийн үйлчилгээний талаар бичсэн одоо магистрийн ажил ингээд шууд авах боломжтой. Энийг аваад одоо судалгааныхаа ажлыг хийгээд эсвэл одоо компьютер дээр хуулж авах бүрэн боломжтой байдаг. Одоо манай Монголд ийм сайт, яг энэ сайт чиг ийм мэдээллийн одоо электрон хэлбэрээр хүргэдэг ийм мэдээллийн сан болчвол маш гоё санагддаг. За би одоо энд орсон байгаа нь болохоор Чомбуки их сургуулийнхаа юугаар орсон. Чомбуки их сургууль бол одоо энэ бас RIS4-т нэгдсэн ингээд бүх мэдээллийг хүргэдэг учраас ингээ өөрөө орох ирэхээр ороод ингээд авцсан байгаа. За дараагийнх нь болохоор ингээд би өөрөө сурдаг сургуулийнхаа номын сан тайлбарлая гэж бодсон. Яагаад гэх юм бол манай сургуулийн номын сан бас ерөнхийдөө Солонгостой сүүлийн үед хөгжил сайтай, мэдээлэл технологийн хөгжил сайтай, бараг дижитал номын сан болсон номын сан байгаа. За 2010 анх бол 1959 онд байгуулагдсан. Тэгээд 2019 онд 14 онд шинээр байгуулагдсан. Чомбуки сургуультай одоо миний хувьд бол их холбогдож байна. Энэ бол одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн номын санд ажиллаж ирсний манай буян байгаамаа. Тэгээд болж лгвэл тэнд очиж хичээл хийх дуртай байдаг. За энэ болохоор номын сангийн вебсайт байгаа. Хайлт нь болохоор бас нэгдсэн хайлт. Тэгээ электрон нөөц үйлчилгээнүүд номын сангаар одоо үйлчлүүлэх хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээнүүд. Тэгээд өөрийнхөө номын сангийн одоо мэдээллийг харах боломжтой байдаг. Одоо оюутныхаа кодыг хийгээд тэгээд одоо бүхий л үйлчилгээнүүдийг цаасан ном авахаас бусад үйлчилгээнүүдийг бүгдийг бол авах боломжтой байдаг. Мөн бол одоо номын сангийн хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээг бол ихэвчлэн дандаа одоо офлайн биш, дандаа онлайн хэлбэрээр болгоцсон байгаа. Энэ маш гоё вебсайттай болсон байгаа. Солонгосын ихтэй сургуулийн номын сангийн вебсайтын ерөн загварууд нь ерөн л нэг иймэрхүү нэгдсэн нэг тийм загвартай байт юм билээ. За Чомбуки их сургуулийн номын сангийн сан хөмөрг. Энд болохоор ингээд бүгдийг хилцсэн байгаа, заасан байгаа. Эндээс хамгийн одоо авууштай гэх юм уу одоо маш их номтой. Нийтдээ бол Чомбуки их сургууль чинь 32 мянган оюутны гэж ярьд юм билээ. Тэгээд бол одоо эрдэм шинжилгээний мэдээллийн сан
одоо Монголын номын сангууд хэрэгэлдэг штэ. EBSCO, Springer гадаадын 51 мэдээллийн сан хэрэгэлдэг. Солонгосоо өөрсдийнхөө 11 мэдээллийн сан ашигладаг манай сургуулийн номын сан. Ихтэй сургуулийн номын сангийн рейтингийг бол энэ одоо мэдээллийн сан хэрхэн ашиглаж байгаа талаар одоо байдлаар нь бол рейтинг нь тогтоодог. Тийм билээ. За дараагийн удаа болохоор одоо Чомбокгийн номын сан бол мобайл номын сан ашигладаг. Мобайл номын сан бол ерөнхийдөө маш их үйл ажиллагааг бол хөнгөвчлсөн. Энэ одоо мобайл номын сан Монгол улсад хөгжөөсэй гэж бодож явдгийн учраас одоо энэ мэдээллийг оруулъя гэж бодсон. Гар утсаараа дамжуулаад одоо аппликейшн суулгаад Чомбок их сургууль гэсэн аппликейшнийг суулгаад энэ дээр болохоор оюутныхоо кодыг оруулахаар иймэрхүү ингээд цонх гараад ирдэг. Тэндээс болохоор одоо нэвтрээд одоо суудлаа захиалж энэ жишээ бол одоо номын сангийн суудал захиалах жишээ байна. Тэгээд ингээд суудлаа захиална. Энд одоо мультимедиа өрөөтэй суудал захиалах уу, аль сүлтэй смарт ширээтэй, аль сүл зүгээр уншлагын танхим групп, аль сүлтэй хувь хүн зөрүүлсэн суудлаа захиалах боломжтой. Ингэж бол одоо мобайл номын сангийн бас сүүлд шинжлэх зүйл нь гэх юм бол одоо энэ дээр тавигдчих одоо хүнгүүгээр шууд өөрөө сканердад одоо ном зээлж болдог болсон мөлий. Заавал номын сан ч юм уу ямар нэгэн тоног төхөөрөмж тарцгүйгээр зүгээр гар утсаар уншуулах юм бол номоо ингээд зээлж авах боломжтой болсон байсан маш гоё санагдсан. За дараа нь болохоор манай сургуулийн одоо Чомбокгийн их сургуулийн зохиогчийн эрхийг хэрхэн яаж шийдвэрлсэн талаар та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. Яагаад гэх юм бол одоо Монголын номын сангууд бол одоо зохиогчийн эрхийн асуудлыг одоо эргэлзээтэй асуудал зөндөө байдаг учраас одоо маш их магистрийн ажил, маш их одоо эрдэм шинжилгээ, диссертацид байдаг боловч түүнийг одоо хүмүүст хүртэж чадахгүй хэд юм хадгалаад идэг. Тийм учраас та бүхэндээ бас яг тус тэм болох байх гэсэн үднээс энэ жишээг бол оруулсан юм аа. За Солонгосын номын сангууд бол одоо ингээд судалгаа хийж байгаа судлаачаасаа тэгээд сургуулаа төгсөж байгаа магистр доктор хамгаалж байгаа хүмүүс багш нараасаа бол ерөнхийдөө бүтээлийг нь ашиглах гэрээ идэг. Энэ гэрээнд одоо тусгацсны дагуу энэ тэр хүний бүтээлийг нь бол бусдад бол хүргэдэг. За мөн бол одоо энэ лицензд нь бол одоо энэ Creative Commons гэсэн нээлттэй лицензийг ашигладаг. Энэ нь болохоор одоо ингээ хүмүүс бүтээлийг хувилах уу, тараах уу, харуулах уу, өөрчлөх үү, үнэтэй юу, үнэгүй юу гэдэг одоо асуудлуудыг бол тусгаж өгөөд тэгээд судалгааны бүтээлийг одоо онлайн хэлбэрээр харуулахдаа ингээд тусгацсан байдаг. Ашигын бус уу, альсэл хүмүүст хамаагүй юу, хамаагүй хүртээх үгээд. Тэгээд бас номын сандаа авахын тулд болоо копи кириллэр уу одоо бүтээлийн хулгайнаас сэргийлсэн тухайн бүтээл одоо хүн хулгайлж уу, одоо хуулсан байна уу гэдгийг одоо шалгадаг ийм системээр шалгасныхаа дараа авдаг. Энэ надад амар таалагддаг. Тийм тэгээд хүмүүс бол одоо судалгааны ажил биччихээд номын сан төгсчөөд хариугаа сонсох гэж маш их одоо төгшдөг. Тэгээд таны бүтээл бол одоо зүгээр байна. Зохиогчийн эрхийн асуудлыг зөрчөөгүй байна гэсэн тохиолдолд зохиогчийн эрхийг өгдөг. Нэг өгснөд маргааш нэг өдөр дараагаар тийм билээ. Тийм учраас бол ингээд судалгааны бүтээл дээр бол зохиогчийн эрхийн асуудал гайг болсон юм шиг надад санагддаг. За одоо жинхэнэ үндсэн ажилдаа орё. Одоо COVID-19 буюу корона цар тахлын үед Солонгосын номын сангийн үйлчлэгээ хэрхэн үйлчилж байгаа талаар та бүхэндээ мэдээлэл өгье. Болж гэнэ үү манайхаа? Би ч одоо яг үндэ лайв хийж үзээгүй шүү дээ. За Монголын Солонгосын номын сангийн байр суурь. Энд бол ерөнхийдөө 2020 оны 2 сарын дунд үе хүртэл номын сангууд хэвийн үйлчилж исэн. Нэг тийм ач холбогдол өгөхгүй байсан боловч одоо 20 оны 2 сарын одоо 20-доос хойш бол ерөнхийдөө Солонгост коронагийн халдварууд бол маш их гарсан. Тийм учраас бол одоо нүүр тулсан үйлчилгээнээс татгалцсан. Тэгээд номын санг одоо хаах үйлчлэгээгээ зогсоох тийм шийдвэр гаргасан. Ганцхан номын санч биш одоо сургууль, соёл, олон нийтийн байгууллага бүгдийг нь бол үйлчлэгээнүүдийн бүгдийг хаасан. Тэгээд одоо номын сангуудад бүгд ариутгал хийсэн. Тэгээд дотоод үйл ажиллагаагаа бол одоо цэгцэлж байгаа. Номын сан болгон бол янз янзын үйл ажиллагаанд хийгдэж байгаа. За баярлалаа болж байна гинэ. Би ч одоо ерөөсөө яагаагүй шүү дээ. За тэгээд бас жоохон уйтгартай байна уу? Гайгүй байна уу? За дараа нь бол одоо ингээд вебсайтаараа дамжуулсан онлайн хэлбэрийн маш олон үйлчилгээнүүдийг бол явуулж эхэлсэн. Тэгээд томоохон хэмжээний хурал зөвлөгөө, номын хэлцүүлгүүд бол хоригдсон. Номын сангаас одоо
ном агуулчлалын олон шин саналууд бол гарч ирсэн. Би арын слайдуудаар тайлбарлаа явчихна. Мөн бол одоо мобайл номын сангийн аппликейшнийг ашиглаад одоо номын сангийнхаа цахим номоор үйлчлэх дижитал мэдээллийг хүргэж идэг. Мөн бол одоо телевиз, радио баярлалаа ясангуй. За телевиз, радио, нийгмийн сүлжээ, фейсбુક, инстаграм, твиттер, блог гэх мэтээр одоо дамжуулан нийгмийн сүлжээгээр дамжуулж номын сангийнхаа мэдээлэл үйлчлэгээ арга хэмжээг бол байн бол мэдээлжсэн. За энэ ихтгэлийг бэлтгэхэд бол би бол ерөнхийдөө дандаа л одоо нийгмийн сошиал номын сангуудын вебсайтнаас бол мэдээлэл авсан байгаа. Тэгээ ерөнхийдөө бол яг миний амьдралд болж байгаа яг орчин Чомбокгийн их сургуулийн номын сангийн одоо номын сангийн үйлчлэгээ яг энэ коронагийн үед одоо яаж үйлчилж байгаа яг бодит үйлчлэгээ байгаа. Тийм зарим нь бол бас их тийм солонгос их том гоё өндөр хөгжилтэй оронд гоё үйлчлэгээ одоо явуулж байгаа. Яг л иймэрхүү үйлчлэгээнүүд явагдаж байгаа. За тэгээ би арын юмнаас харуулъя. Одоо энэ ингээд номын сан ариутгаж байгаа. Ингэж ариутгасан. Энэ болохоор одоо ингээд ном ингээд зээлээд авсан тохиолдолд буцааж авахтаа номын сангаас номоо бол заавалчгүй ном ариутгагч. Солонгосоор бол судаг гэдэг. Тэгээд ингэж ариутгаж авдаг. Энд болохоор одоо номын сангийн вебсайтаар эсвэл нөгөө мобайл номын сангийн аппликейшнээр ингээ номоо захиална шүү дээ. Тэнгүүт нь маргааш нь тэр номын ингээд номын сангаас бэлтчихэд ингээ энэ шилэн цонхны цаанаас ингээд нүүр тулахгүйгээр ингээд уншигч төвчж байгаа. Мөн бол одоо бас ном одоо буцааж авах ийм ямар нэгэн тийм одоо товчлуур энэ төр байхгүй зүгээр л ингээд ном авах ийм хайрцаг. Энийг бас манай Монголд бол бас завгүй хүмүүс өөрөөлж бол хийхэд бол зүгээр юм шиг санагцсан. Тэгээд би одоо бас нөгөө номоо авах гээд ингээ авччихгүй татсан чи яг Чомбокгийн номоос ингээ үүд яг ийм бис. Тэгээд номоо өгөөл ингээл тэгээд ерөнхийдөө ийм мэдээллүүд бол их байсан. Маскаа сайн зүгээрээ, гадуур битээ яваарай гэдэг. Тэгээд одоо сүүлийн үед бол бас гарч байгаа номын сангийн гарч байгаа энэ үйлчлэгээний нэг нь бол одоо номын санчд бол их завгүй байгаа. Яагаад тэгэхээр эдгээр ерөнхийдөө бол их хүмүүст зориулсан үйлчлэгийг аягүй сайн хийдэг юм шиг санагддаг. Тийм. Тэгээд ягаад тэгэхээр одоо энэ бол номын санчд байгаа. Ингээд номын сангийн хүмүүс одоо уншигчид оюутнууд те одоо гэртээ ингээд байгаа хүмүүст бол ном маш хэрэгтэй болно. Тийм учраас ингээд захиалсан тохиолдолд одоо ингээд боогоод маш сайн боогоод тэгээд тэгбэ буюу одоо хүргэлтээр хүргэж өгдөг үйлчлэгээнүүд бол гарсан. Энэ бол бүр ингээд зурагт харж гарсан иймэрхүү үйлчлэгээ маш их хийгдэж байгаа. Ганцхан номын сан биш. Ер нь хүнсний бүтээгдэхүүнүүд тэгэл бүхэл юмнууд бол эдний хүргэлтийн үйлчлэгээ бол энэ коронавирусын үед бол маш их нэвтэрч байгаа. За тэгээд бас энд бол одоо ингээд солонгосын номын сангийн корона 19 үед бол одоо COVID-19 гоц халдвартай өвчний үед номын сангийн үйлчлэгээнд одоо түгээмэл хэрэглэгдэж байгаа үйлчлэгээнүүдийг та нартай харуулъя. Нэгдүгээрт нь смарт номын сан, дараа нь бол одоо номын сангийн вебсайтаар дамжуулсан үйлчлэгээнүүд тэр хэвээрээ үйлчилж байгаа. Тэгээд хүүхдийн номын сан одоо 10 жилийн сургуулийн номын сангууд бол голцоо одоо вебсайтаар дамжуулаад зурагт ном, аудио номнуудыг бол хэрэглүүлж байгаа юм билээ. Мөн бол электрон сэтгүүлүүд, солонгосын эрдэм шинжилгээний мэдээллийн сан, гадаадын мэдээллийн сан эдгээр бол ерөөсөө ямар ч зогсолтгүй нөлөөгүйгээр дижитал хэлбэрээр явуулж байгаа. Мобайл номын сангийн аппликейшн ашиглаж байгаа. Нийгмийн сүлжээ төвөн хийсэн хүргэлтийн үйлчлэгээ байгаа. За та бүхэндээ би ингээд юу үзүүлээ? Хамгийн түрүүнд смарт номын сан. Энэ смарт номын сан бол яг саяхан бол хөгжсөн биш. Энэ бол нэлээд бас 2015 он хавцаа бол ерөнхийдөө солонгост гарсан смарт одоо ухаалаг номын сан. Энэ гэгээр ингэж ажилладаг. Энэ болохоор одоо ашиглаж байгаа байгууллага нь болохоор номын сан одоо олон нийтийн байгууллагууд голцоо ашигладаг. Тэгээд энэ гэгээ бол нэлээд бас тодорхой хэмжээний нэлээд үнэтэй юм лээ. Тэгээд давуу тал нь болохоор 24 цаг ажилладаг хөнгүү номын сан. Одоо солонгосоор муин гэдэг хөнгүү номын сан. Тэгээд хайлтаа хийгээд номынхоо мэдээллийг харж агаад номоо сонгоод авчих боломжтой. Тэгээд хүн ихээр явдаг тээврийн товчоо, автобус, метроны буудлуудад байдаг. Тэгээд бас одоо номын сан баг байхгүй цөөхөн байдаг. Мэдээлэл авахд одоо жоохон эмзэг бүс нутагт энэ смарт номын санг бол байрлуулдаг. Мөн бол одоо томоохон хотхон худалдааны төв цэцэрлэг соёлын одоо төвүүдэд бол энэ смарт номын санг бол байрлуулсан байдаг. Гэхдээ одоо энэ коронагийн үеэр болохоор номын сан болгон ерөнхийдөө энэ номын санг маш их ашиглаж байгаа. Одоо энэ номын санг үйлдвэрлэдэг тийм мэдээллийн одоо байгууллага, мэдээлэл
технологийн тийм байгууллага гэдэм лээ. Захиалга аваад ингээд гаргаад өгдөг. Бүгд бол бүх одоо үйл ажиллагаа нь бол дижиталлагдсан. Одоо харагдах хэлбэр нь энэ болохоор карт. Тэгээд одоо жишээлбэл номын санд ингээд байрлуулсан байгаа. Жишээ ном гарч байгаа жишээ байгаа. За одоо би та нарт нэг бичлэг үзүүлье. Яг нь солонгос хэл дээр байгаа ч гэсэн тайлбарлаа явчих. Одоо энэ смарт номын сан, ухаалаг номын санг ашиглах одоо энэ одоо ингээд номоо авах гэж байгаа. Одоо ингээд сонгож байна. Одоо номоо хайлт хийгээд ингээд сонгож байгаа. Ингээд үзэж байгаа. Ингээд дарахаар бол энэ номын сангийн номын одоо мэдээлэлүүд гарч ирнэ. Тэгж жагаад өөрөө номоо авна. Одоо ингээд номоо сонгож байна. Ингээд нэрээ өчээд тэнгууд нь номныхон зураг нь тэгээд бас мэдээлэл нь гарна. Тийм байгааз. Тэгээд бас энэ нөгөө карт байгаа. Эсвэл ингээд юугаа уншуулчихна. Одоо гар утсаа. Тэнгууд одоо ингээд ном нь гарч ирж байгаа. Тийм байгааз гарч ирсэн ном нь мөн байна уу, үгүй байна уу гэдгээ шалгаад тэгээд номоо авна. Энэ одоо смарт номоос нь бол маш их одоо яг энэ үед бол маш их дэлгэрж байгаа. Дэвшилттэй номын сангийн одоо үйлчлэгээ болж байгаа. Одоо энэ буцааж өгч байгаа. Хэрэглэчээд буцаагаад өгч байгаа. Ингээл тэгэл номын шалгаал ингээл авчихна. Гоё яваад. Энэ номын сан бол хаахгүй 24 цаг. Гэхдээ яг уу бас номын сонголт бол бага байт юм лээ. Гэхдээ томоохон номын сонгууд бол ерөнхийдөө юу яаж юм л үүдэндээ тавьчаад ингээд хүмүүсийн вебсайтээр өгсөн номынхаа захиалгын дагуу бас энэ номын сангаар тавьчаад ингээд өөртөө ирээд номоо аваад байгаа юм л. За бас одоо энэ болохоор ном зээл үйл ажиллагаа яаж явагдаж байгаа талаар хэлье. Энэ болохоор одоо эхлээд бол номын сангийн вебсайтаараа энэ бол зөвхөн коронагийн үед ч тийм номын сангийн вебсайтаараа өөрийнхөө хүссэн номыг захиална. Энэ болохоор бас тоотой 3-5 ширхэг ном. Тэгээд номын санч бол тухайн номыг одоо бэлдэнэ. Тэгээд бэлдснийхаа маргааш нь ирээд бэлдсэн номоо эсвэл хүргэлтээр тэр нөгөө аппликейшн дээр одоо хүсэлтээ гаргаж байгаа дээрээ хүргэлтээр авах уу эсвэл өөрөө номын сандаа очиж авах уу эсвэл одоо смарт номын сандаа номын сан бол ингэж авах юугаа сонгоод ингээд номын сандаа авчна. Тэгээд ямар ч хүнтэй уулзахгүй номын санд одоо нүүр тулж уулзахгүй гэсэн үг. За номоо буцааж өгөхдөө яг үгээр бас адилхан. Ерөнхийдөө бол номын сангууд бол одоо бас автоматар номны одоо буцаах хугацаан дээр бол бас айгүй уян хатан байгаа. Та боломжоор өгөөрэй, альсвал одоо номоос нээгдэхээр өгөөрэй гэсэн тийм уян хатан боломжуудыг олгож байгаа. Тэгээ бас эсвэл одоо номоо буцаахтаа хөнгүү номоос би түрүүний цэнхэр хайрцаг үзүүлээд байсан шүү дээ. Тэр чинь бас номын сангийн хөнгүү шүү дээ. Тэгээд хөнгүү тэр номын сангаар өгч байгаа. Альсвал одоо тэр нөгөө тоног төхөөрөмжөөр өгнө. Альсвал бас нэг шилэн хаалтны наан цанаас ингээ өчч болно. Тэгээд авсан номыг нь болохоор тодорхой одоо юу яадаг, ариутгадаг. Тийм учраас тэр уншигчаас авсан номд шууд буцаад дахиад өөр хүний гар дээр ирнэ гэж байхгүй. Ариутгагдана. Энэ судаг ариутгалыг бол айгүй сайн хийж байгаа. За дижитал номын сангийн үйлчлэгээ бол ерөөсөө зогсоогүй. Тийм учраас бол надад энэ коронагийн үед бол миний одоо номын сангийн үйлчлэгээ бол зогсолтгүй л явагдаж байгаа гэсэн үг. Би бол ерөнхийдөө голцоо нөгөө судалгааны ажиллаа хийж байгаа учраас дандаа судалгааны ажлуудыг электрон хэлбэрээр авч уншдаг. Тийм учраас ингээл гэрээсээ шууд номын сангийнхаа эрхийг оруулаад одоо солонгосын 11 одоо мэдээллийн сангаас шууд авчдаг учраас надад бол нэг тийм мэдгэцсэн байхгүй. Ингээ байн гарч ирээд их юм. Тийм учраас бол одоо электрон ном сэтгүүл номын сангийн зар мэдээлэл тэгээд гадаад дотоодын одоо мэдээллийн сангууд зурагт ном аудио видео номнуудыг бол гаргадаг. За мөн бол одоо онлайн мэдээллийн үйлчлэгүүд явагддаг. Энэ болохоор одоо номын сангийн вебсайтаар дамжуулаад асуулт хариулт онлайн зөвлөгөө мөн ингээ бэлэн бэлтгэсэн онлайн сургалтуудыг бол явуулж байгаа. За нэг иймэрхүү үйлчлэгээнүүдийг та бүхэндээ танилцууллаа. Тэгээд баярлалаа та бүхэндээ. Асуух зүйл гарвал хэлээрээ одоо тэгээд буцаад асуух зүйл гарвал бичих юм бол би шууд хариулна. Яагаад гэхээр надаа нөгөө дэлгэцэн дээр нэлээ үнэтэй штэ би та судлаад өгөх. Яг нь ерөнхийдөө нэг бас байж ах үндэсний номын санд ч юм уу нэг байж ах зүгээр штэ. Энэ юу смарт номын сан гоё яваад тий надад таалагдсан штэ. Тэгээд та бүхэн надаас асуух юм байвал
асуугаарай. Тэгээд бас жоохон ийм лайв хийж үзээгүй учраас маш их дутагдaltaй болж байгаа. Бас ойрд ингэж хүмүүс ихтгэл тавьж үзээгүй учраас би ч одоо бас жоохон энийг чинь хийхэд бол бас интернетээр харж агаад хүмүүсийн тэгж сурсан штэ. Тийм. Тэгээ асуух юм байвал асуугаарай. Би бол фэйсбүүкт бол нээлттэй байдаг. Тэгээд одоо сая Чумбуки магистрийн докторийнхоо хичээлийг үзээд дууссан. Нэг Монголын сургуулийн намын сангийн тэгээ сургуулийн намын сангийн мэдээллийн боловсролын талаар нэг пейпер бичсэн. Тэгжээд одоо тэрийгээ бас гоё болгож жагаад орчуулж агаад монгол хэлээрээ гарганаа. Одоо болохоор их сургуулийн намын сангийн судалгаан дээр явагдаж байгаа. Тэгээд гоё цогц судалгааны ажилтаа олцоод тэгээ сургуулаа төгсөөд очиноо. Тэгээ би асууж өгье. Энэ угаасаа надаа энэ Солонгосын одоо намын сангийн юу байгаа? Тоног төхөөрөмжийг одоо юу яадаг? Нийлүүлдэг. Тэгээд иймэрхүү газруудын хаяг зөндөө байгаа. Тэгээ тиймэрхүү юмыг асуухад бол амархан. Би асуугаад тэгээд бас ингээд төрлүүдийн тавиад өгье. Тэгээд презентацийн гайгүй болсон уу? Би бүр айгаад бас хоолоо чичрээд чөлөөдөө мэдэхгүй болохоор. Тэгээд та нартай баярлалаа. Нүрээ харуулсан бол зүгээр хиндаан ч одоо гэрээсээ явуулж байгаа учраас ганцхан камертай болчиход. Тэгвэл асуух зүйл байгаа болов уу? Байхгүй бол лайв зогсоох уу? Яах уу? Манайхаа. Тэгвэл зогсоолаа шүү. Би тэгээ хадгалчнаа үзэж чадаагүй хүмүүс нь үзнэ. Тий. Одоо би 10 жилийн Монголын сургуулийн намын сангийн мэдээллийг ашиглах боловсролыг хөгжүүлэх тийм сургалтын талаар Солонгос хүнтэй хамтарсан тийм судалгааны ажил хийсэн, бичсэн. Одоо тэгээд их сургуулийн намын сангийн бас мэдээллийн боловсролыг талаар одоо тийм судалгааны ажилд оролцсон байгаа. Тэгээд бас судалгаа авах. Тийм учраас та нартайгаа хамтарч ажилланаа. Сургуулийн хүүхдийн намын сонгууд ерөнхийдөө бас айгүй гоё штэ. Ингээд яг хүүхдийн нас онцлогтон тохирсон. Гэхдээ тийм дижитал хэлбэрт орсон нь ер нь жоохон ховор. Яагаад гэх юм бол хүүхд чинь угаасаа бодит байх хэрэгтэй штэ. Тийм учраас их тийм тогтцуулсан дизайн гоё. Би гэхдээ яг хэл мэдгүй ч гэсэн хүүхдийн намын сангийн зориулсан видео бичлэгүүдийг оруулж өгч болно. Та хэрвээ тийм хүсэл тавих юм бол би оруулж өгье. Тийм хэлийг яахгүй болохоор гэхдээ бас оруулах боломжтой юм лээ. Хажуугаар нь ингээд би ямар ч байсан энэ лайвыг хийж байхдаа бас зөндөө юм сурч авсан. Тэгээд оруулж өгнө. За баярлалаа та бүхэндээ. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. За